үзүүлэхэд энэ зүйлүүд нь дандаа эерэг тэр тавьж байгаа шаардлагыг хангаж юм бол одоо цаашдаа хэрэгжээд дахиж хэрэгжих тийм боломжтой зүйлтэй ер нь бол. Яг төслийн хувьд гэх юм бол жишээлбэл зам дээр бид нар зам ашиглалтын кампыг урд нь бас өөр газар байгааг анх удаа байгуулж гисэн байна. Тэгээд энэ дээр лабораторитойгоо ажиллах одоо ажилчдын амрах байр, хооллох байр гэх бүх юм ингээд байрлуулсан байна. Тэр маань тэр ашигласан замаа ашиглалтанд төлөөж гисэн замаа ашиглалтыг хариуцаж явах юм байна. За мэргэжил сургалтын төслийн хувьд бид нар бусад доноруудыг оруулаад одоо оюутлогоо, дэлхийн банк, Азийн хөгжлийн юу гэдэг тийм ээ бүгд одоо энэ дээр ажиллах сонирхолтой байна л да. Зөвлөл байгуулсан. За эдгээр маань одоо дараагийн шатны төслийн дизайнаа хөтөлбөрөөр боловсруулад ингээд явчих. Биднээс одоо сурсан зүйлүүдийг бид нар дамжуулж өгч байгаа л да. Бид нар аваад явах болов уу гэж бодож байна. За цэвэр агаар төслийн жишээлбэл цэвэр агарын сан гэж байгаль орчны яамны дэргэд байгаа. За энэ маань бас ер нь адилхан зарчмаар явчих. Тэгээ бидтэй өнгөрсөн 2 жил ажилласан учраас одоо дахиад одоо Канад 100 гэдэг шинээр 100 оруулж ирж дахиж 30 мянган айл зархаар төсөв төлбөр гаргаа явуучих шиг. Гэх мэтлэгээр ингээд 100-ны ажил маань ингээд өргөжлөх болов гэж. За JICA маань нам даралтын 100-ыг Улаанбаатар хотод солино гэж. Бид нар энэ жил 16 100 солисон. Тэгээд төсөл маань тусдаа ингээд цаашдаа одоо доктортой байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлэл гарахад бэлэн болоод ингээд явж байна да нэг жилийн үед. Төсөл маань хамгийн гол нь хүмүүсийн амьдрал бодиттой дэмжлэг үзүүлж, бодиттой зүйл болж үлдэж байгаагийн хажуугаар зөв жишг бас нийгэмдээ тогтоож чадж байгаа нь бол бас хамгийн гол олд нь байхаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бидний ярилцлага бас энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд өнөөдрөө сайхан маргаашийг монголчууд бүгдээрээ хамтдаа бүтээцгээе. Та бүхний ажил амжилт хүсье. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр төсөл болгоны талаар илүү наривчилж, төслийн үр дүн хүртсэн хүмүүс болоод гардын зохион байгуулж байгаа хүмүүсийг урьж оролцуулах болохоор үзэгчд маань илүү тодорхой мэдээлэл авах гэж бодож байна. Тэгэхээр та бүхний ажилд бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн сайхан маргааш ярилцлагын нэвтрүүлэгт Монголын мөнгөний сорилтын сангийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ноён Батбаатар, за Монголын мөнгөний сорилтын сангийн олон нийтийн харилцаа асуудал эрхэлсэн захирал Баттуулга нар өргөдөн оролцлоо. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.